Улсын хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар улсын ерөнхий прокурорын орлогч Чинбатыг улиран томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. За энэ үеэр хууль зүйн дотоод хэргийн сайдын зүгээс прокуроруудыг зоригтой ажиллахыг сануулсан юм. Тодорхойлох юм бол нүүрсний хулгайн хэрэгж шалгагдж байгаа улсын хурлын дараа гасан амар баясгалантай хамааралтай гэх эрдэм жаргалыг шүүхээс сулалжээ. За хэргийн гол сэжигтнүүд сул чөлөөтэй байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд цаад учруулж байна гэж үзэж улсын хурлын гишүүн амар баясгалангийн бүрэн эрхийг төтгөлзүүлэх саналаа оруулж ирэхийг хууль зүйн сайд прокурорын байгууллагад сануулсан байна. Одоо жишээлбэл амар баясгалан даргын хэрэгт холбогдоод байгаа эрдэнэ жаргал гэж этгээдийг 2 удаа шүүгч дандаа шөнө оройн цагаар суллаа. Уржигдэр сулсан байж шүү дээ шүүхийнхэн. Тэгээ мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулад байгаа байхгүй юу? Гол хэргийн холбоотнуудыг өөрөө одоо Монголд байна уугүй юу? Манай амар баясгалан дарга хэлэр гараа авчихсан уу? Тэгээ энэ дээр нэг жоохон шийдэмгээ одоо баймаар байх юм. Хууль зүйн сайд одоо хэрэг маргаан шийдвэрлэдэг учраас нөлөөлчих болохгүй. Оролцдог болохоор. Тэгээ за бүрэн эрх мэрхийнх нь асуудлыг ер нь оруулж ирүүл яасан. Юунаас найгаад байгаа. Төтгөл зүйлээ шалгая л да. Саад болоод байгаа бол